4 настай Тэмүүтэр хүү тархины хавдар гэдэг өвчнөөр онцлогдож, за эмчилгээний зардалд нь нийт 320 сая төгрөг хэрэгтэй болсон. За тухайн эмчилгээний зардал одоогийн байдлаар за 320 сая төгрөгөөс 102 сая төгрөг цуглараад байгаа юм. За Тэмүүтэр хүүгийн аав ээж за хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд за өглөөнөөс орой хүртэл за үзгэн бал зарж за хандвийн аян өрнүүлээд байна. За яг одоогийн байдлаар бол 73 дугаар сургуулийн за багшид одоо нийт 666 ширхэг үзгэн балыг зарж байна. За энэ талаар мэдээллийг одоо тодруулан хүргье. За өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бас одоо балаа зарж байна. Ер нь яг хэдэн төгрөгөөр энэ балыг худалдаж авч байгаа вэ? За өдрийн мэнд аав ээж хоёр нь одоо өмнө нь бал зараад явж байна гэдэг автомашингийн өдрөөр суралцлага өгч ирсэн. Тэрнээсээ хойш одоо өнөөдөр хүртэл өдөр бүр балаа зарсаар явж байна. Тэгээд өнөөдрийн хүргэлт маань нэлээд бид хоёрын хувьд бас сэтгэл ингээд догтлуулсан одоо нэг сайхан сэтгэлтэй хүн маань өчигдөр бид наруу хандаад ингээд 666 ширхэг балыг худалдаж авъя. Тэгээд 73 дугаар сургуулийн багш нь гардуулаад өчөөрэй гэдэг юм гоё мэдээг сонссон. Тэгээд өртөлн босоод аав ээж хоёр нь бас энэ балаа гардуулж өгөх гээд яарвчлан хүрээд ирсэн байна. 666 ширхэг бал нь нийт 1 сая төгрөг болж байгаа гэсэн. За тухайн одоо үзгэн балыг зарж байгаа одоо авж байгаа багшийн тухайд та мэдээлэл өгөөж энэ одоо мэдээг хизээ мэдсэн бэ? За би 72 дугаар сургуулийн 8-ын Д ангийн багш Тулмсран гэдэг багш байна. За манай нэг аав өчтөр яриад тэгээд нэг бал ингээд хүргэж өгөх юм аа таны дугаарыг өгчлөө та ингээд хүүхдүүдэд өгөөрэй гэд тэгэхээр нь одоо ямар учиртай бал юм бол доо гэд. Тэгсэн чинь ингээд аюу ачлаа нэг юм хандвийн аяа явж байгаа юм байна. Тэгээд тэрэнд ингээд та ангийнхаа хүүхдүүдээс гадна одоо бас бусад ингээд сургуулийнхаа хүүхдүүдээр тараачаарай гэд ингэсэн тэгээд тийм мэдээлэл аваад тэгээ одоо ингээд тэнд гарч ирээд зогсож байна. Тэгээ манай энэ аав бол маш сайхан сэтгэлтэй залуу гэр бүл байгаа. Тэгээд энэ ангийнхаа охины ээж аав хоёрт маш их баярлалаа. Ингээд сайхан сэтгэлтэй ийм хүмүүс байна. За мөн одоо энэ Тэмүүтэр хүүгийн маань энэ эмчилгээний зардал болох балыг одоо манай мэргэжил нэгт багш нар маань бас ухаалаг хөөрхөн шавнар маань эцэг эхчүүд маань дэмжиж аваарай гэж багш хүний хувьд уриалж байна. За ингээ бас хөөрхөн хүүд нь удахгүй тэгээд сайн сайхан болоод их орондоо бүрдэ ирээрэй гэд хоёр дүүдээ хүсье. За баярлалаа. За одоо балыг ер нь та бүх одоо өглөөнөөс орой хэдэн цагийн хооронд худалдаалж ийн бас хүргэлтээр явж байгаа юу? Өнөөдрийн хувьд гэх юм бол өглөө 6 цагаас хүргэлт маань гарсан. Тэгээд орой ер нь бол 1-2 хүртэл хүргэж өгч байгаа. Тэгээд нөгөө илүү жижиглэнгээр явж байгаа учраас нөгөө хідэн талтаа тараад найзууд маань бас нөгөө өөрсдөө бас ажил амьдралтай ажлынхаа бус цагаар явж байгаа. Бид хоёр болохоор хоёулаа нөгөө ажилласаа чөлөө авчихсан байгаа учраас хоёулаа яг балныхаа хүргэлтэн дээр өглөөнөөс орой хүртэл ингээд явж байгаа. Одоогийн байдлаар ер нь хичнээн бал зарсан байгаа бэ? За одоогийн байдлаар 150 ширхэг том хайрцагаараа борлуулсан байгаа даа. Тэгээ бид хэд маань ер нь бол хүргэлтэндээ ингээд захиалж авсан бүх хүмүүстээ ингээд өөрийн биеэрээ чадвалтын өөрийн биеэрээ ирээд ингээд өгж байгаа. Тэгээд эргээд хүмүүс маань нөгөө дансны дугаар тэмдэглэж аваад араас нь ингээд мөнгө оруулах маркаар явж байгаа. Тэгээ одоо бол бас мөнгө маань цуглараад явж байна. Одоо Тэмүүтэр хүүгийн биеийн байдал ямар хөө байгаа бол одоо имээтэйгээ гэртээ байгаа. Тэгээд сэрүүн байхдаа бас л хөөрхөн цоглог ирч хүчтэй байгаа. Тэгээд өнөө өглөө бас унтж байхдаа таталт өгсөн. Тэгээд бид аав ээж хоёр нэрт гарах хэрэгтэй байсан ч хүү маань таталт өгсөн учраас хэсэг харцнах хэрэгтэй болоод тэгээд хүргэлт маань жоохон удаашчлаа. Орой бас хүмүүс нөгөө шинийн цагаар хүргэлтэнд хүргэлтээр авах хүсэлтэй хүмүүст хандаж хэлвэл юу гэж хэлэх бол хэд хүртэл хүргэх вэ? Шөнийн цагаар хүргэлт авахаар бол хамаагүй бид хэдийн хувьд бол хизээч бол хизээ хүргэж өгч болно. Хамгийн гол нь нөгөө авах гэж байгаа хүмүүс маань өөрсдөө одоо шөнийн 2 ч байна уу 3 цагт ч байна уу тий болно гэх юм бол хамаагүй аваачаал өгнө. За баярлалаа. За 4 настай тархины хавдар өвчнөөр онцлогдсон Тэмүүтэр хүүгийн эмчилгээний зардал 320 сая төгрөг хэрэгтэй байгаа. За Тэмүүтэр хүүгийн аав ээж за өглөө 6-аас орой ингээд 1-2 шөнийн 1-2 хүртэл бал зарж үзгэн балаа зарж за хүүгийнхаа эмчилгээний төлбөрийг олохоор за ингээд явж байна. Энэ талаар мэдээллийг би та бүхэнд дамжуулан хүргэлээ.